Хуульч шууха Ромын үе засамжлалын кейс бодлого шийдлийг танилцуулж байна. Ромын үе засамжлалын хуулийг хэрхэн хэрэглэх талаар Маркусийн үе засамжлал кейсийг хамтдаа бодъё. Ромын чинээлэг иргэн Маркус гэрээслэл үлдээлгүй нас баржээ. Тэрээр эхнэр Ливия болон Титус Жулиа гэсэн хоёр хүүхэдтэй. Эхээс гуруула ба ах Люциус Октавиа охин дүүтэй. Ромын хуулийн дагуу гэрээслэл байхгүй тохиолдолд хуулийн дагуу өв засамжлах дүрм үйлчилнэ. Нас барсан хүнтэй өв засамжлагч ямар хамааралтай гэдэгт үндэслэж өв засамжлах дарааллыг тогтооно. Энэ тохиолдолд өвийг хуваарлахад баримтлах дарааллыг тодорхойлно уу? Маркусийн өв засамжлалын кейсийн шийдлийг танилцуулъя. 1. Эхнэр нөхрийн хувь. Маркусийн эхнэр Ливия түүний өвийн 4/1-ийг авах хэрэгтэй. Энэ нь эхнэр нөхөрт зориулагдсан хууль ёсны хэсэг юм. 2. Хүүхдүүдийн хувь. Маркусийн үлдэгдэл хөрөнгийн 4/3-ыг түүний хүүхдүүд Титус, Жулиа нарт тэнцүү хувааж өгнө. Хууль ёсны хүүхдүүд эцэг эхийнхээ өмч хөрөнгөөс тэгш хувь хүртэх боломжийг олгох зарчим үйлчилнэ. 3. Ах дүү нарын хувь. Хэрэв Маркуст өр удам байхгүй байсан бол ах Люциус, охин дүү Октавиа нар өв засамжлалын дүрмийн дагуу өвийн хувь хүртэх эрх үүсэх байсан. Маркус хүүхдүүдтэй тул түүний ах дүү нар өв засамжлалаас хасагдана. Хууль ёсны хэсэг гэдэг нь нас барсан хүний эд хөрөнгийг Ромын өв засамжлалын хуулийн дагуу эхнэр нөхөрт ногдох хэсгийг хэлнэ. Эхнэр нөхрийн хууль ёсны хэсгийн тодорхой хувь нь эрх зүйн тодорхой нөхцөл байдлаас шалтгаалan цаг хугацааны явцад харилцан адилгүй байжээ. Квиритийн эрх зүй үйлчилж байсан эрт үеийн Ромын бүгд найрамдах улсын үед эхнэр нөхөрт нас барсан эхнэр нөхрийн өв хөрөнгийн 4/1 буюу 25% нь уламжлал ёсоор хууль ёсны ногдох хэсэг байсан. Юстианы эрх зүй үйлчилж байсан Византийн эзэнт гүрний үед эзэн хаан Юстинианы хийсэн хууль эрх зүйн шинжилгээний дагуу хууль ёсны хэсэг нь эхнэрт ногдох хувь нас барсан нөхрийн өмчийн 3/1 буюу 33/33% болж нэмэгдсэн байдаг. Энэ нь Ромын өмнөх хуулиас мэдэгдэх үз өөрчлөлт байсан юм. Эдгээр хувь нь ойролцоо бөгөөд тодорхой тохиолдлуудад эсвэл орон нутгийн зан заншил хуулийн тайлбараас хамаарч өөр байсан гэж түүхчид үздэг. Хүүхдүүд эсвэл хамаатан саданд ногдох хувь зэргээс хөрөнгийн хуваарлалт хууль ёсны хэсэг өөр байж болно. Ерөнхийдөө хууль ёсны хэсэг нь эхнэр нөхөрт нас барсан эхнэр нөхрийн өмчөөс хуулиар хамгаалагдсан хувийг олгож хамтрагчаа нас барсны дараа тэдний санхүүгийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хангасан зохицуулалт байжээ. Кейсийг цааш үргэлжлүүлэн бодъё. Хэрэв Люциус, Октавиа нар Маркусийн эд хөрөнгийн тодорхой хэсгийг ах дүүсийнх нь хувьд авах ёстой гэж маргасан бол хуулийн гаргалгаа юу байх вэ? Люциус, Октавиа нар Маркус гэрээслэлдээ тэднийг оруулахаа амласан хэмээн маргуул яах вэ? Люциус, Октавиа нар Маркус гэрээслэлдээ тэднийг оруулахыг амласан хэмээн маргуул ийм амлалтыг бичгээр нотлох шаардлагатай болно. Гэтэл Маркус гэрээслэл үлдээлгүй нас барсан тул тэдэнд ийм баримт бичиг байхгүй. Ливия, Титус, Жулиа нар Ромын хуулийн дагуу үндсэн үе засамжлагчид болох эрхээ баталгаажуулах хэрэгтэй. Маркус гэрээслэл үлдээлгүй нас барсан тул түүний ах дүү нар өв засамжлах хууль ёсны эрхгүй юм. Өв засамжлалын дүрмийн дагуу Люциус, Октавиа нар өв засамжлагчдын тоонд орохгүй. Хэргийг Ромын шүүхэд шилжүүлж болно. Энэ тохиолдолд шүүгч холбогдох хууль тогтоомж хоёр талын гаргасан нотлох баримтыг авч үзнэ. Шүүх Ромын эрх зүйн зарчим, түүний дотор өв засамжлалын дүрм Маркусийн хүсэл зоригоо илэрхийлсэн нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргана. Кейсийг баг зэрэг өөрчилж Маркус гэрээслэл үлдээлгүй нас барсан. Гэхдээ тэрээр хүүхэдгүй байсан гэж үзье. Энэ тохиолдолд өв хөрөнгийг хэрхэн хуваах вэ? Эхнэр Ливия өв хөрөнгө авах уу? Ах Люциус, охин дүү Октавиа нар өв хөрөнгө авах уу? Шийдийг танилцуулъя. Эхнэр нөхрийн хувь. Маркусийн эхнэр Ливия түүний өв хөрөнгийн тал хувийг авах хэрэгтэй. Энэ нь эхнэр нөхөрт зориулагдсан хууль ёсны хэсэг юм. Ах дүү нарын хувь. Маркусийн өв хөрөнгийн хагасыг түүний ах Люциус болон охин дүү Октавиад тэнцүү хувааж өгнө. Маркусийн хамгийн ойрын хамаатан садан болохын хувьд ах дүү нар нь түүний өмчийг тэнцүү хувь хэмжээгээр өвлөн авна. Энэ хувилбарт Маркусийн хөрөнгийг өвлөн авах үр удам байхгүй тул өвийн хуваарлалт нь түүний эхнэр ах дүү нарт ашигтай байна. Хэрэв Маркус эхнэр ах эгч хүүхэдгүй бол эцэг эх эсвэл холын хамаатан садан хөрөнгийг нь өвлөн авах боломжтой юм. Хэрэв Маркусийн хөрөнгийн хуваарлалт үнэлгээ зэрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан гарвал тэд хууль ёсны өв засамжлагчдыг тодорхойлуулахаар нэхэмжлэл гаргаж болно. Ийм төрлийн маргааныг Ромын эрх бүхий хуулийн байгууллагууд өв засамжлалын хуулийг тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэдэг байжээ.
Кейс нь нас барсан иргэний эд хөрөнгийг хуваарлахтай холбоотой маргааныг шийдвэрлэхэд Ромын өв залгамжлалын хуулийг хэрхэн ашиглаж байгааг харууллаа. Өв залгамжлалыг зохицуулах эрх зүйн зарчмууд, эд хөрөнгийг хуваарлах дүрм журмууд, төрөл бүрийн өв залгамжлагчдын эрхийг ойлгох нь чухал юм. Хуульч шууха Ромын өв залгамжлалын кейс бодлого шийдлийг танилцууллаа. Хуульч шуухатай хамт Ромын эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.